15 дугаар бүлэг. Хар морд. Бэлстрүүд шилтгэний цамхын том цаг 12 удаа хангинлаа. Цэцэрлэгт тоглоом наадам уралдаан тэмцээн эд болж цугларсан олончид эдгээрт оролцогчдоос дутуугүй хорхойтон хэн хүнгүй хөгжин баясаж байлаа. Нутгийн чинээлэх хүмүүс хэсэг хэсгэрийн бөөгнөрсөн хааны сүүлийн зарилгийг шүүмжлэн хэлэлцэж улс амтан дуулж орхихгүй гэсэндэн BBC-ийн чихэнд хошуу аман ойртуулан нам дуугаар ярилцаж харагдана. Эхэстэйц эцдэг өсгөлгүй мөлжин элдв шалдмын албан татвар татдаг, иймч далайн зэрэг тиймч харуул хамгаалт байгуулахад гээд мөнгө хураадаг болсон. Сайн дурын өглөг барьц нэртэй 9 шидийн говчуураас салхаан болсон зэрэг төмөн зовлонгоо хуваалцж байсан хэрэгэлтэй. Энэ бүхэн харин юухан ч биш. Хамгийн хэцүү юм гэвэл хаан болон түүний шадар хүмүүсийн хэн нэг муу хэлсэн, дайрч доромжилсан тэр хүний гэр оронд танхай цэргүүд элгэн суулгадаг явдал байсан юм. Үүнээс гадна бас Христос шашны гисхэн зээрлүүлдэг газар дур зоргоорон авирлан олон мянган хүний амь насанд хүрсэн одод танхим хоёроос жолиггүй хааны шүүхийн зөвлөгч гэгчийн эрхэм эдэл харгис гэрцхийн дэндээд байгааг буруушаан ярилцж дуулдана. Харгис гэрцхийн хааны гар хөл болсон тэр газрууд эрэлхэг ард түмний зүрх зэргийг мохоохын тулд бузар булаа явдлан 10 жилийн турш улайран уйлдэж ирсэн ч гэсэн уг үүрэг зорилгоон биелүүлж чадаагүйгээр барахгүй ард түмнийг бүрж зоримог болгон уламж шийдэмгүй тууштай тэмцэлд түлхэж ирсэн юм. Хөлөг онгоцны хандив гэдэг нэр устаа хууль бус татвар татдаг болсныг төлхөөс зөрөгтэй татгалзсан Бекингем гүнгийн хошууныхны хайртай хүн Гэмбэдэнийг ялснаас болж шудраг хүн бүхэн ялд унсан тэр хүнийг өмгөөлөн хамгаалж ялсан шүүгч нарын элдвэр дуудан шудраг ус амтд гэж зэмлсэн юм. Ариун сайхан санаа бодол өөр хаан чим хүчтэй оргилдэггүй. Эрх чөлөө гэдэг үг өөр хаан жингэж үе ийм их үн хүнтэй сонсогддгүй байсныг бодвоос Бекингем гүнгийн хошууныхан үнэхээр алдар суутай улс байсан тодорхой билээ. Энэ бүхэн тэгээд өөр болж орхисон хэрэг гэж үү? Эрх чөлөө гэдэг үгийг хүмүүс шимнэлдэг төдий болсон ч гэсэн энэ үг аянга цахилгаан гялдсан тэнгэр нүргэлж харгис харанхуй ёсыг үндсээр нь бутан ирэх гэж байгаа юм шиг сүртэй дуулддаг хэвээрэн билээ. Сүртэй энэ чимээ өнөөдөрч Мармадюк Вэйдуган цэцэрлэгт нүргэлж байсан. Ширүүн цаг ойртож байгааг нь шинж тэмдэг үе мэдгдэж байсан боловч олны хөөр хөгжөн дуу шууг андаргадж байсан хэрэг билээ. Энэ ариун нандин бодол санаа эрх чөлөөгөн олох хүсэл эрмэлзэл яагаад ингэж илэн далангүй илэрхэн болсон хэрэг вэ гэж гайх хүн гарч магадгүй л дээ. Тэгвэл гайх зүйлгүй билээ. Найр надам цугларсан олны дунд хаан болон түүний хань хамсаатнуудыг буруутгадаг хүн өдий төдий байсан бол ард түмнийг буруушаан зэмэлдэг улсчид цөөнгүй байсан хэрэг. Зайцын хуучин шорон далангийн цаатах талбай дүүрэн баяр хөөр болж байгаа олны дунд эзэн хаанаа өөлж муулсан үг яриа дуулдах нь үгүй юу гэж өөр бусдын яриа хөрөг чихтэвэн чагнасан урт хошуутан тандан тагнаач амьдад ч цөөнгүй байгаа. Өөрийн бие урт хошуутны хоол болж одод танхим гэгч аимшигт шүүхийн өмнө өнөөдөр эсгэхэд маргааш зогсож байхгүй гэж ам бардам хэлж чадах хүн ховор болсон цаг. Тэгээд ч хүн юу бодож байгаагаа ийш тийшин холмолцсон байж хянуур болгоомжтой хэлдэг, сухуйлгадаг болсон хэрэг билээ. Улс төрийн үзэл бодлын энэ зөрчилдөөн өнөөдрийн найр наадамд хуран цугларсан экстейдсийн хооронд ч хамаатан садангийн улс бүхэл халуун ам бүлийнхний хооронд ч бий болоод байсан цаг л да. Тэгтэн харин өнөөдрийн энэ баяртай сайхан өдөр огт таарахгүй гэж бодцгоосон дон тиймэрхүү үг яриа үүсэхгүй юмсан гэж дор бүрийдэн хичээж байсан хэрэг бөгөөд гой ганган авхай хүүхнүүд найланхаа сайхан айс замтай эрчүүд харчуудын баясгалантай нүүр царайг харсан хэний ч санаанд ийм улсын хооронд инээтрийн юм байна гэж үнэхээр орхооргүй билээ. Ийхүү хотол олноорон хөгжин зэнгэж байхад ганцаарханаа өөр гунигтай царайлсан хүн бол Марион Вэйд авхай. Ээлдэг сайхан Мишелэрийн бүгдийг баярлуулан баясгадаг үсгэлэнго Марион байлаа. Тэр л ганцаараа уйтгар гунигтай харагдана. Хэн нэгнийг сэтгэл зомнон хүлээсэн, өөрт нь баяр баясгалан зол жаргал авчрах тэр хүн
тэнхэгэрэн гойсон, gooцсон, хөөр хөгжин болсон энэ олонний дунд алга байгаа нь ээлт. Марионы энхүү хэнэгний хүсэн хүлээсэн гунигт харц, хуран цугларсан олонний толгой дээгүүр, шорон далан дээгүүр, сүүлчийн зочид ганц нэгээрэн овн зовсаар байгаа цэцэрлэгэн хашааны хаалган тийш тэмүүлж харагдана. Олонний зүг нүүр уй уй эргүүлэн хэнэгнийг эрж хайж байгаа хардсанд нь урам угарсан байдал цоо илт боловч үүнийг хүнд мэдгэдэхгүй гэж байдгаараа хичээж байгаа янзтай. Зочид бараг цугларч гүйцэхэд бүрч гунигтай царайлсан харагдлаа. Яг энэ үед нь бид дотор нь орж чаддагсан бол яагаад ингэж уйтгар гунигтай дарагдсныг хялбархаа мэднэ гэсэн үг. Тэр алга эрэх дургуун байж л дээ. Намайг ширтээд байх шиг байдаг нь миний санааных юм байлгүй. Би гэдэг хүү ер нь галзуурхад холгүй байгаа болол та. Ингэж тэнгэрх гэж байх уу? Миний талаар тэр одоо юу гэж бодож байгаа бол? Ингээд нэрээ юу гэж бодож байж таарах вэ? Бэлийг минь газраас авах нь авсан. Сонирхоод ч юм уу зүгээр л нэг авсан байж болно шүү дээ. Зүгээр л нэг авч үзээд буцаагаад хайж орхисон хэрэг биз? Манай дэрх дургүйг нь одоо л мэдлээ. Түүнээс биш өдий болтол яагаад ирэхгүй байх вэ? Волтер түүнд надтай танилцсан болно гэж амласан гэсэн. Тэгэхээр танилцъя гэж хүсээгүй, танилцъя гэж бодвол шууд өөрөө танилцж чадхаа мэдж байгаа хэрэг. Үүнийг түүнд би өөрөө мэдүүлсэн шүү дээ. Яасан ичмэр юм бэ? Ийм ч юм хийх гэж. Марион иймэрхүү юм бодон зовж шаналж байсан боловч баяр баясгалантай царайлах гэж байдгаараа хичээж байлаа. Харин хичнээн хичээгээд ч цоо сэргэлэн харагдаж даан чадсангүй. Хардсан тогтохгүй нүүр царайн цанаал нэг гунигтай байгааг зарим хүн ажиж мэдэн учиртай сайхан төрсөнд нь атаарахдаг авхаа хүүхнүүд гайхан харцгааж байлаа. Тойрон хүрээлсэн харчуудын дотор эхэмсэгдүү байрын сайхан хоёр уруулын инээмсэглэж байгааг харгасан гэж ширтээгүй. Тэр сайхан инээмсэглэн ганцхан удаа боловч бэлгэлж мяндас шиг зөөлөн үсгэзгнээсэн ганц бутыг дурсгаж гэмээн өөр нэг хүүхнээс үрд нандинг хадгалж явна гэж андгайлан авсан ямар ч бэлэг дурсгалыг хөсөр хаяхад бэлэн биш хүн байгаа гэж юу? Марионыг тойрон хүрээлсэн улсын дунд цорын ганц хүн яагаад ийм уйтгар гунигтай байгааг нь учрыг гадарлан уйтгар гунигийн дотрон хуваалцаж байлаа. Зүрх сэтгэл нь алсад тэмүүлсэн хардс шиг нэг л хүний хүсэн хүлээж байгааг үеэлдүүл Лоран л мэдж байлаа. Үүнийг улс амтан бүгдээрээ мэдвэл хичнээн их гайхах юу гэгч болох байсан бол доо. Мариан Вэйд нас бий нэгэнт гүйцсэн бүсгүй билээ. Олон ч хүн ухаан жолоогүй дурладаг, сууй барий гэж гуйдаг болсон хэрэгэлдээ. Чинэлэг айлын хөөхтүүд цол хэрэгэн өндөртэй эдэр залуухан экстейц өлмөдөн сөгдөн эд хөрөнгө хэрэгэм зэрэг үдсгэлэнтэй сайхан эдлэн газар орд гарш югаан жавуулахаас боцохгүй байсан боловч бүгдийн хайр дурлал талаар болсон юм. Марион харин үүгээрээ бахархан бардамдаггүй. Экстейц хэнцрүүдийн хоосон сайхан нэр алдарт шүтдэггүй. Бусдын хайр үнэхээр булаач чадхаар сайн хүндэл бие сэтгэлийн өгнө гэж жинхэнэ ариун шударга алдар хүндтэй эмэгтэй ёсоор шийтсэн хэрэг билээ. Хань жил чинь болоё гэж хүссэн гуйсан харчуудын дунд санаанд нь таархаа хүн даанч байсангүй. Ийм болохоор нь зарим нэг хүн элдв үг яриа тараах гэж үздэг байсан боловч өнөмш хүн гаралгүй тэгсгээд чимээ тасардаг байв. Ийм бүсгийн хайр сэтгэл татаж чадсан аавын хүү шиг азтай хүн алтан дэлхийд байхгүй гэсэн үг өгөөд тийм хүн гарч гэмэн тэр дорхноо л бөөн яриа хөөрө болж таарна гэсэн үг билээ. Гэтэл харин азтай тэр аавын хүү гардган гараад байсныг мэдсэн хүн нэгч байсангүй. Үеэлдүү Лоро Лавлейс нь сэжиг авсан байлаа. Үеэлэгчийнхээ мориор ганцаархнаа зугаалах дуртай болсонд гайхдаг болсоор удсан. Нэг бус удаа цуг явъя гэхэд нь дагуулаагүй хэрэгэлдэ. Аавынхан ганцаараа явж болохгүй гэснээс хойш санаа сэтгэл нь биш болсон хүн байх суух газраа олж ядан байгаа нь илт байдаг болжээ. Бас өрөөсөн бэлийн алга болсон. Тэр нэг өдөр гар хуруугаан шалвлан цус мусан гойжуулан ирсэн. Шүн болохоор хар таран зүүдэлдэг, өдөр болохоор хачин гунигтай байдаг болсон зэрэгэнж нэг л учиртай. Иймэрхүү зүйлийг Лоро яалаа гэж анзааралгүй өнгөрөөхөвдөө. Өөрөөнч хайр сэтгэлтэй болоод байсан болохоор энэ бүхэн юу болсон, яасны шинж тэмдэг болохыг гадарлахтайган болоод байсан хэрэг бөгөөд эгч минь над шиг л хайр сэтгэлтэй болж орхисон биш угаа та гэсэн бодол төрсөнд
гайхах юу байх вүлээ? Марионы минь зүрх сэтгэлийг хэн нэгэн хүн эзэмдэжтэй гэж бараг мэдж байсан боловч чухам хэн ямар хүн болохыг хизээ хэрхэн ийм явдал ургасныг энэ цугларсан олны нэг адил даанч мэдэхгүй гайхаж байлаа. Улс амтнд дуулж орхихгүй гэсэнтэн үеэлэгчийн чихэнд хошуу хүргэх шахан байж "Марио минь, чи минь юу болоод ийм гунигтай байгаа юм бэ?" Гэхдээ тэнийхэн минь дээ юуны ч гунигтай байна гэж. Гэхдээ би ч мэдлгүй яах вэ? Байж байгаа чинь. Гэхдээ ямар байна гэж гайхлаа. "Марио минь битгий уурлаарай. Улс амтнд чамааг минь ажиглаад байгаад л сэтгэл минь зовж байна. Уинфрид Вайланд чам руу минь хар зүй явуулаад л бас тэр Дороти Дэрил гэдэг зүүн амтнд чамаас минь хоёр нүд салхаан болсон харагдана. Игч минь иймээ тэмээ хил амны ич болж хуурахгүй тулд жаахан өөр харагдахыг хичээж үз. Дороти Дэрилийн хил хичнээн уртыг чи минь өөрөө юу сандах вэ? Жаахан өөр харагдахыг хичээгнэ. Ингээд би ямар янзтай харагдаж байгаа хэрэг болж байна вэ? Марио минь дээ надаар хэлүүлэх хэрэг юу байгаа юм? Санаа сэтгэл чинь ямар янзтай болоод байна вэ? Яг л тэр чигээрээ нүүр царай чинь бичээстэй байна штэ. Ийм гярхай хүн байх гэж ингээд чи ер нь юу гэх гээд байгаагаа хэлж орхил доо. Миний нүүр царай тэгээ жохом юу бичээстэй байгаа хэрэг болж байна вэ? Хэлээч дээ. Марио минь дээ чи тэгэд нэг үгүй хэлгэх гээд байгаа хэрэг үү? Тийм ээ, тэг гэж байна. Ингээд юу гэх нь вэ гэж дэсчидсэн байхаар нь Лора юу гэж бодож байснаа бүгдийг хэлэхэр шийдэн хошуугаан жихэнд нь ойртуулж аяархнаар "Чи минь нэг хүнд хайр сэтгэлтэй болсон бол та" гэж орхилоо. "Дими мэркэж ийм чиний над толгой чи яаж ордог хэрэг вэ Лора минь? Дими үгч биштэй Марио минь. Царай зүсэр чинь л мэдж байна. Хайр тэгч минь дээ. Зүрх сэтгэлийн чинь чухам хэн ямар хүн эзэмдэж орхисныг харин мэдэхгүй ч гэсэн тэр хүний чинь өнөөдөр энд алга байгааг л мэдж байна. Чи минь хүлээсэн боловч цаад чи ирсэнгүй. Тийм биш гэж юу? Лора минь, чи ийм айхтар арга залтай амт юм уу? Аль эсвэл ийм сүрхий айсан хэрэг үү? Алийг гэж бодвол таарах болж байна. Марио минь дээ. Минийхээ аргатай залтай амтан биш гэдгийг чи мэдэн штэ. Тэгээд ч бас чинийхээ нандин нууцыг мэдж авах гэж ямар нэг ичид хэрэглэхийн ч хэрэг над байхгүй. Хөндлөнгийн энэ ус амтанд сэжиг авахулж орхихгүйг бодож жаахан өөр байдалтай байж үз гэж чамаасаа гуй. Сэжиг авч орхивол юу болохыг чи минь өөрөө мэдж байгаа штэ. Гэхэд Марион өөр төрсөн сэжигт эргэлзэхгүй байж болно. Чамааг удаан зовоохгүй тулд үннийг хэлэхэд чи яг мэдсэн байна. Чи минь их төрөө хизээ нэгэн цагт мэдж таарахаас хойш чамаасаа юуг нь нох вэ? Тийм ээ, би чинь нэг хүнд сайн болсон. Сайн болсон тэр хүний минь өнөөдөр энэ далга гэсэн чинь ч зөв. Үүнд чамаасаа ичид зовоод нуугаад байх хэрэг юу байх вэ? Ингээд харин тэр хүн маань над би өөрт нь хичнээн их хайртай сэтгэлтэй адил хайртай сэтгэлтэй гэж мэддэг болоосай. Тиймсэн бол өөний минь энэ хорвоогийн бүх улс амтан бүгдээрээ мэдсэн ч хамаалга. Уинфрид Вайланд Дороти Дэрил хоёр яадгийн юу л гэн гисгэж байг гэлээ. Энэ үеэр хажууханд нь Дороти Дэрилийн дуу гарч тас нээж хөхрөн ойр хавьд нь байсан улсч дагалдаж дуулдав. Уг нь болч нэг их гайх хэрэггүй зүйл л дээ. Дороти угаасан олонний анхаарал татаж байх дуртай. Айхтарч хил амтай амтэн хүн юм бол инээлгэж шуугуулж байдаг хүүхэн. Инээлдэж хөхрөлдөж байсан Дороти Марионы хувьд тун их учир холбогдолтой тэр хүний нэрийг хэлж дуулдаагүй бол эгчтүү хоёр яриандан болоод тэдний юу ярьж хөөрч байгааг анзааралгүй өнгөрөх байсан хэрэг л дээ. Волтерийн зам зууртан тохиолдсон сонин хачин явдлын тухай ярьж дуусуугүй юу? Дороти олиггүй ахмадыг тэгж сайхан дөнгөсөн өөдгөө дээрэмчнийг үхтэн айлгсан тэр сайн эр чинь тэгээ яасан хэрэг вэ? Үедугай тань тэр хүн нэр усан хэлээгүй хэрэг үү? Гэж асуух дуулдлаа. Волтерийн хэлсэн Генри Голдсберг гэсэн. Гэхэд улс амтан тэр хүнийг бүгдээрээ таньдаг. Тэр бол жирийн нэгэн хүн биш юм шиг. Генри Голдсберг гэж давтаж дуулдлаа. Нэг хүний үргэлж хар морьтой явж харагддаг тэр хүн байхгүй юу? Манай энтхийн тэгээд хар морьт гэдэг юм. Манай энэ дээрээ дудаагүй байгаа хүн. Чулуучалгын хуучин байшинд суудаг. Манай энд төвнийг таних хүн нэгч байхгүй гэж дуулдахад Уинфрид Вайланд хөхөн таньдгүй мэддгүй мөртлөө ам амандаал түүний тухай ярьдгийн их хачуу хүн шүү. Өмнө зүгээ аль нэг орноос ирсэн хэсүүл яруу найрагч юм билүү?
Гэхдээ Дороти дээрл инээж хөхөрн тэр нь ч юу юм бэ? Харин баруун зүгийн ямар нэг худалдаачин байж магадгүй. Тэгээд ч тэр барлаг зарцаа өөртөө адил тэгшэрхтэй гэж тооцдог хэрэг байх. Үгүй дугай. Та улаан эрс зарцыг харсан уу? Гэлээ. Үгүй шүү. Бид хоёр шөнө явсан болохоор өөрийн чөлөгтөө харж чадаагүй. Харин өнөөдөр сайн харж авах байх гэж бодож байна. Ирнэ гэсэн юмдаг. Тэгэд ирээгүй байгаа мó? Ирээгүй байх шиг байна. Ирсэн бол харагдмаар юм. Энэ олны дунд ч юм уу талбай дээр уралдаан тэмцээн сонирхчдын дунд байж байгаа хэрэг шүү дээ. Авхайт нь таны таалбал явж ирдэг юм билүү? Авхай хүүхнүүд ам амндан тэгдэг явж ирж үз. Үедгүй минь тэр хүнээ бидэнтэй заавал танилцуулна шүү. Биднийг танилцах гэж их хүсэж байна гэж хэлж болно гэлээ. Волтер олны дундуур арай ядан зүтгсээр талбайг бүтэн нэг тойроод ганцаараа босож ирлээ. Дороти дээрл ганцаараа ирж явааг нь хараад доогтойгоор ирнэ гээд ирдэггүй муул байна да. Бидний ингэж харамсаж байгааг мэддэгч болоос үедгүй танаас тэр хүнийг ирнэ гэж дуулаагүйсэн бол бид чинь яалаа гэж ингэж хий дими баярлах вүлээ дээ. Түүнийг ирээгүй гэж дуулснаас хойш өнөөдрийн энэ баяр маань уйтгартай юм шиг болж орхилоо байна гэлээ. Хүрээд ирж магадгүй. Ингээд зочид цугларч бүрэн гүйцээгүй байна. Гэхэд хажуугаас нь нэг хүн үедгүй яг хэлжээ. Цэцэрлэгийн хашааны цаана нэг морьтой хүү явж харагдана. Наашаага ирэх янзтай гэв. Тэгэхэд Дороти үгүй наашаа ирж яваа хүн биш байна. Ирж явснаа болж орхих шиг боллоо. Хүй тамнэ хаалга руу очилгүй хашааны цаанаас чигээрээ давхлаа. Хашаан дээгүр хараалах гэж байгаа юм биш үсттэй. Харцгааж байна уу? Хараалгаж орхилоо. Хараалгана гэж ястаа үүнийг л хэлдэг байх гэж дуу алдав. Сарайлаг сайхан төрсөн Дороти авхай үнэхээр бахархсан дам болоод алгаан тас ташлаа. Дороти авхаагаас өөр нэг хүн хашаан дээгүр хийгүй хараалгахыг харсан боловч багтан биширсэн баяснан ингэж хамаа намаагүй элчилсэнгүй. Ойртож ива морьтой хүнийг харсан Марионы хоёр нүдэнд бахархсан баярлсан харц гэрэлтлээ. Хашаан дээгүр хийгүй хараалхан орж ирэхин баг бүгдээрийн харсан улс амтан "Эн чинь хэн бэ?" гэлцэн. Волтер харин "Саяхан бидний ярьж байсан тэр хүн маань байна шүү дээ" гэд сэвэлтэл хатриулсаар ирж яваа зочноо тосонгүйж эргэн тойронд "Харморт гихтүүд суурайтан нутгийн олон саяны ирсэн хүнийг угтахаар хэвгийн уруудан шором долон тийш хушууран хөдөллөө. Тэгээ тэр хүний өмнөх нь ирж морины хаамыг татхад дуу нийлүүлэн "Хармортод уухай" гэж ашиглалаа. Дороти дээрл олны зүг толгой эхэмсэг сэжин "Таньдаг болсон байх нь л дээ. Эдэндээ нилээд нэр нүртэй хүн болтой. Эн чинь тэгэхэр юу гэсэгүй байж таарах вэ?" гэх дуулдав. Хажууд нь зогсож байсан нэгэр ёжтой наргагүй. "Ирээд удаагүй шинэ хүн болоо л тэр. Тэгээд бас хэн ямар хүн тодорхойгүй болоо л тэр. Хөдөөнийхэн гэдэг чинь тодорхойгүй хий юмд свид болдог сониучгүй улс байгаа юм" гэв. Марион дуу шуугүй зогслоо. Зүрх сэтгэлд нь олны дундаас онцгойдон ганц хүний улс амтан инхүү хүндэгэ угтаж байгааг харахад юутай багтай сайхан. Дороти дээрлийн хорсолтой асуултанд хариулсан шиг хариулъя гэвэл чадхаар байсан боловч байдгаараа төвчин тэгж хэрвэлж сүү шиг цагаан сэтгэл дээдэн ийм үн хүндтэй болсон хүн ард түмэн гэдэг чинь андуур нь алдад сонгоно гэж бараг байдгүй улс. Энэ бол ард түмэндээ чин үнэнч хүн. Тэгэд ч түүнийг харсан улс бүгдээрээ ингэж баяр хөөр болж байгаад гайх хэрэггүй гэж бодож зогслоо. Марионы хувьд бол жинхэнэ баяр хөөр нь тэр чигээрийн өмнө нь хүлээж байлаа. Хармортыг хальтч гисэн харах санаатай хошуурсан сониуч олны цугларан аяндан тарж талбай дахь тоглоом наадам уралдаан тэмцээн сэргсэн хэдий боловч ихэнх улсын харц нугтыг шандсан модны сүдэрт зогсож байгаа хармортыг бахархалтай ширтэж харагдана. Хөдөөнийхэн юмны учир мэдэгтэн угийн сүрхий улс тул хармортыг түүнтэй танилцуулна гэж авхай хүүхнүүдэд амласан залуу эзэнтэй орхин холд цоосон хэрэг билээ. Волтер харморттой хоёулаан Марион руу ойртож ирлээ. Марион харин хэн ирж байгааг мэдээгүй байдалтай буруу харсан хэвээр зогсож байсан боловч хайртай хүнийх хажуухандан ирээд байгааг зүрх сэтгэл нь өөрөн мэдэж байлаа. Эргэн тойронд нь улс амтан шив авир гэлцэж дуулдана. Харморт руу эргэж харах гээд зориг нь таанч хөрсөнгүй.
өөдөөс минь жигшсэн зэвүүцсэн янзтай харвал яана гэж бодхоос айж байлаа. Цааш харин эрж явааг нь мэдээгүй байдалтай байх аргагүй болоход толгой өө татсан төвний харц нөгөө хүний нүүр царай дээр торж тогтлоггүй өлийж өргөн хүрээтэй малгайны хилэн бүслүүрт хадаатай цавцаан цайжгаа цагаан байли дээр туслаа. Яасан их аз жаргал вэ? Мэдхийн хүсэл болж явсан тэр зүйлд нь үүнээс тодорхой хариу гэж хаана байгсан бэлээ? Хайр дурлалын бэлгийг газраас авч хадгалжээ. Хайр сэтгэлийн илчилснийг ойлгосон өөрт нь ч хайр сэтгэлтэй хэрэг байна. 16 дугаар бүлэг. Хайр дурлалын бэлэг. Тэр үеийн харчууд хайр сэтгэлтэй бүсгэнхэн дурсгсан бэли, туус юм уу? Бутусийн малгай дээрийн гоёл болгон хадгалж явдаг заншилтай байсан хэрэг бөгөөд тийм бэлэг хадгалж яваа хүний зүрхний хонгор бүсгүй өөрт нь хайртай сэтгэлтэй тэмдэг гэсэн үг байсан юм. Өнөөдрийн баярт ирсэн олон хархуугийн малгайг иймэрхүү бэлэг дурсгал чимсэн харагдана. Тэгээд ч Генри Голдсбери малгай дээрх цагаан бэли түүнийг сайн таних мэдэх улсаас өөр хүнд ч нэгэх анзаарагдсангүй. Тэр бэлийг өөрөөр учир шалтгааны улмаас адилхан сонирхсон хоёрхан хүн байсан Марион Уэйл, Лора Лавлейс хоёр билээ. Марион бэлийг таниад хязгааргүй их баярлсан боловч тэр дорхонон хэрдхийн айлаа. Яагаад тэрвэ гэвэл миний бэлийг байна гэж өөр хүн танихгүй гэж боджээ. Лора харин бэлийг нь хараад гайхав. Юуг нь гайхсан болоо? Лора Уэйлэгчийн бэлий байхыг харамгцсан таньжээ. Марионы айж байсан юм чухам энэ билээ. Түүнээс биш хөндлөнгийн хэн нэг хүн тэрж байтугай аавыгаа таньж орхихгүй гэж айсан хэрэг биш. Аав энэ төр ажил гээд түүнийг анзаарахчгүй, анзаарлаач гэсэн минийхийг гэж танихгүй гэж мэдэж байлаа. Харин Уэйл дүүнүү айхтар адтай амтан ярангуй ажин гэсэн үг. Марионы айж байсан ч яг ёсорон боллоо. Золгийн энэ бэлийг санаа сэтгэлийн хачин болголоо гэж дүүгийнхэн харцаар мэдтэл нь Лора хар мөртийн малгай өөд зааж "Марион, тэр чиний хүү?" гэж аярхан асуугаад гайхснасан илүү айсан харцаар өөрийн ширтлээ. "Юу тэрвэ Лора минь, чи юу ярина вэ? Энэ хүний өөд хатгсан хар бүрх малгай юу да? Чи минь юу гэж асууж байгаагаа мэдэж байна уу? Марион, надаараа ингэж даажгнах гээд юу хийх вдэ? Өдний хажууд юу байгааг харахгүй байна гэж үдээ." "Бүсгүй хүний бэлий харагданаа да? Тийм ээ Марион минь бэлий байна. Нэрээ тийм байна. Бодвол энэ хүн хайр сэтгэлтэй хүүхэнтэй юм байлгүй дээ. Тийм юм гэж хэн бодох вэ? Чиний минь л бэлий байдаг." "Чиний миний бэлий гэж юу? Хонгор минь чи тоглож байна уу?" "Марион, чи харин тоглож явах шиг байна. Чи над өрөөсөн бэлийг гээсэн гээгүй юу?" "Тийм ээ гээсэн. Харин хизээ хаана гээснээ мэдэхгүй." Гэхдээ Лора "Тэгвэл энэ хүн олж авсан хэрэг байх л да." Гэхдээ сүүлийн хоёр үгийг их л учиртай сунжрууллаа. "Яалаа гэж тий хонгор минь, минийхийг чи үнэхээр бодож байна уу? Марион минь дээ өөрийнхөө гэж мэдсээр байж" гэсэн Лорагийн дуу зэмлсэн янзтай. Марион бас л булзааруулах санаатай "Чи андуулсан байж мэдэн штэ. Би өөрөө сайн харъя. Энэ чинь нэрээ Лора минь, чи яг таньсан шиг байна. Шонхортой анд явж байгаад гээсэнтэй минь тун адилхан бэлээ байна. Тэр өдөр бэлээгүй нүцгэн гар хурууг маань шонхор хумсаараа урж шалбалж орхисон юм. Миний тэр бэлээтэй нэрэл адилхан юм байна" гэлээ. "Өөрийнх чинь юм чинь адилхан байлгүй яадаг юм?" Марион үнэхээр гайхаж байгаа янзтай. "Тэгээд энэ хүнд яагаад явж байдаг хэрэг вэ?" Гэхдээ "Харин тийм, энэ хүнд яагаад явж байдаг хэрэг вэ?" гэж адилхан гайхахт нь "Ойд явж байгаад олсон юм байлгүй дээ" гэв. "Тэгсэн бол ингээд малгай дээрээ тогтоосон явж яана гэдэг чинь ёстой ичгүүртэй хэрэг." "Нэрээчтэй. Өөр хүн өөрийн чинь бэлэг байна гэж танивал яана? Аав чинь танивал..." Марион үгийн гүйцэд хэлүүлэлгүй энэ талаар зовлдгүй. "Энэ бэлэг би гартаа 2 удаа хийсэн. Миний гарт байх нь чамаас өөр хэн ч хараагүй. Аавын тухайд гэвэл ийм бэлэгтэй байсныг минь огт мэдэхгүй. Харин чи хэлж орхихгүй байгаа үстэй Лора минь." Гэхэд "Хэлж болохгүй хэрэг гэж юу? Яана гэж?" Гэхдээ яах вэ? Эвгүй юм болж мэднэ. Энэ хүн хэний бэлийг нь мэдэхгүй явж байж магадгүй штэ. Зам дээр нь өрөөсөн бэлийг хэвтэж байхаар аваад л малгай дээрээ тогтоож орхисон байж болно штэ. Саваагүйтэд ч тэр юм билүү? Ихэнх харчууд иймэрхүү зүйл зүгээр л нэг хадсан явдаг юм гэж дуулсан. Дуртай юм бол ингээл явж байниз.
Минийхийг гэж мэдэхгүй бол над ямар хамаа байх вдэ. Харин хүнд ч хэлж дуулгаж болохгүй шүү. Чамаас ангуй. Аав Волтер хоёрын аль нэг мэдэх юм бол Волтерийн ямар хүн болохыг чи мэдэхгүй. Баг залуух нараанч гэсэн хинтээж үзэлдсэн тулдна гэж мэдхээр хүн. Гэтэл энэ хар морд гэдэг тун аюултай амьтан байж таарна гэж ярьлаа. Нэрэн тийм болж мэднэ гэж бодон дотор нь пал хийсэн Лора "Бэ Марио минь хүнд ч хэлэхгүй яалаа гэжтэй" хэмээн дуу алдаад "Чимэн ч гэсэн ам алдав зай. Тэр хүний хувьд ичхүр санжууран алдсан зүйл ч гэсэн ингээл явж байна биз. Чамд минь л гай тарихгүй бол надад ямар хамаа байх вэ?" гэлээ. Үеэлдүгээ ингэж аятайхан аргалсандан тун их олзуургасан Марион итгэлтэйгээр "Энэ талаар зовлдгүй" гэвэм. Ийхүү шивнэлдэж байсан үеэл эгчтүү хоёрын яриаг хармартын хамт хурч ирсэн Волтер тасалдуулв. Ингээ тэр авхаа хүүхнүүдэд амлсандан хурч Генри Голдсперийг тэдэнтэй дистраалн аргагүй л нэг ордонд алба хааж хашиж байсан хүний намбтайгаар үнэхээр ёс төртэй танилцуулж эхэллээ. Хүн болгоны сониуч харц өөр дээр нь тусаад байхад баахан авхаа хүүхэнтэй танилцсан, огт ичид зовсон, сандарч твцсэн янзгүй байна гэдэг зэгсэн их хүч төвчээр шаардахаар зүйл билээ. Хар морд харин ээлдэг ялдамхан мөртлөн эрчүүдээс илүү аюултай байж мэдхээр энэ олон хүний өмнө гард болон түүний хань хамсаад нуттай тааралдаад зогсож байхдаа ямар янзтай байлаа яг л тэрэн шигэн үнэхээр айвуу тайвуу ажиггүй байгаа харагдана. Авгаа хүүхнүүдийн явдалтайхан харснаас бишүүрхсэн янз огт үгүй. Гой сайхан тэдэнтэй танилцж байгаа нь үнэхээр нэг эгэлжирийн бие харам барьж марж сүд болоогүй байдалтайг нь харваас угийн цайлган сайхан сэтгэлтэй хүн гэдэг нь ээлтэй. Харин ягаад чим хамгийн сүүлд Марион Уэйттэй танилцуулах үед дээдсийн ердийн энэ хэв ёсноос жаахан гажсныг ажигч хүн бол анзаархаар байлаа. Хэн хэнийгэн зэрвсхэн харсан хардсан хальтмалтхан уулзаад өнгөрсөнгүй. Харин тунж учиртай тулгарсныг лав анзаарах байсан хэрэг л дээ. Тэгтээ хардсан ингэж мөргөлдсөн дарвидан салсан учир ямар нэгэн ажиж амжсан хүн байгаа гэж юу? Марион Уэйд Генри Голдсер хоёр үүнээс өмнө нэг бус удаа уулзсан учирч байсан. Энэ хоёрын харц нэг бус удаа ширтэлж байсан. Ганц ч үг солилцж үзээгүй ч гэсэн удтал ширтэлцдэг байсан харцаараа хэн хэндэн их зүйл хэлж ойлгуулж амжсныг хэнж ажиж мэдээгүй бизээ. Марион Уэйд сэтгэл зүрхийн уйруулсан хөгжмийн уянга төгөлдөр их шиг уусгал зөөлөн чихэн чимэгтэй сайхан энэ дууг сонсох юмсан гэж хичнээн их хүсэн мөрөөдөж явсан гин. Харамсалтай нь хайр сэтгэлийн халуун дотн өгс яруу сайхан их шиг даанч дуулдсангүй. Дуулдагч аргагүй байлаа. Өөрсдийн өдий төдий гярхаанууд ширтэн хэн хэний намнаас гарах үг бүрийг хүн болгон чих тавин анаж байгаа хэрэг шүү дээ. Хэн хэндэн хэлж ярих юмсан гэж хязгааргүй хүсэж байгаа тэр зүйлэн битүүхнэр боловч зохиолох арга үнэндээ байсангүй. Иймэрхүү эрх турааран биш яриа хайр сэтгэлтэй хоёрт баяр жаргал эдлүүлж чадахгүйгээр барахгүй бүрч шаналган зовоохоос цаашгүй билээ. Иймээс ч цугларсан олонний дуу шууган хөл хөгжөн хоёр биеийн инхүү учран олохгүй зогсож байсныг эцс болгосонд хэн хэн нь харамсаж халаглсангүй. 17 дугаар бүлэг. Ардын бүжиг наадам. Хайр сэтгэлтэй хоёрын энэ уулзалтыг өөрсдийн хувьд яг цагт нь ингэж тасалдуулсан олны үемж шуугсны учир бол Робин Гуд жүжигэн хэсгийг тоглож үзүүлэхээр бэлтгэж дууссан Эремьяран хувц сонортой бүжигчид сонирхолтой сайхан энэ тоглолтыг үзэхээр Мармадюк Ведова ойр дотныхон улсын хамт ирж судлан эзэлсэн талбай дээр гарч ирсэн явдал байлаа. Бүжигчт нь тодонгийн цээжвч банзал өмссөн охид өнгөнгийн цамц өмссөн хөл гартан тууз зангидсан бүснээсийн жижиг хонхнууд зүүсэн ардын бүжигт наадмын өөр бусад зүйлээр гоёсон залуус байлаа. Гол бүжигчдийн нэг нь түүний сайн нөхөр Бяцхан Жон, гурав дахь нь Аляглын Түүк байна гэж октоодын ч хоцхнороор нь Марианна бүсгүй Майя хадагтай ардын энэ үлгэр домогт гардаг бусад сайн нөхөд байна гэж таньж болохоор ийхүү олон янхаарлыг бүжигчд татаад байлаа. Мармадюк Ведован найр наадамд өргөдөж залгдан биелэг сайхан замтай эзний элбэг дэлбэг хоол унднаас хамтлан эдэж уцаасан нутгийн олон талбайд хорон цугларч бүжигчдийг тойрон хүрээлсэн
тэднийг үнэхээр багтан ширтсэн зогсцоож харагдана. Бүжиг наадам Робин Гуд жүжигийг хүн болго юунаас ч илүү сонирхсон учраас бөмбөг тоглох, бүх барилдах, байлдах тоглоом төр завсарлажээ. Бүжигчин охид бүгдээрээ тариач идчихсэн тэдний дунд Чилтерний толгод нутгийн гойлог сайхан бие хар гайхалтай цэвэрхэн царай зүстэй бүсгүй цөөнгүй. Тэдэн дундаас Марианна бүсгүй болж тоглож байгаа цэга маягийн бор царайт бүсгүй, мойл шиг харнууд, мяндас шиг зөөлөн цайвар үсгэзэгтэй Мая хатан хоёр аргагүй ялгарч байлаа. Хөдөө нутгийн хөөрхөн энэ охид руу хорхойн хөрсөн харц явуулсан улс бүжигчин залуусын дундаж, үзэгч олонний дундаж нэг бус харагдана. Хэнцэр ганган арчуудын ихэнх нь харц борхон царайт Марианна, Мая хатагтай хоёр дээр туссан байлаа. Охтын энэ наятайхан, тэр наятайхан гэлцэн чанга ярилцсан нялуун сайхан үг хаяж байгаа харчууд цөөнгүй. Тэдний дэрэг зогсож байгаа сайхан авха хүүхнүүдийн зарим нь тэр охтод атаархаж байж мэдхээр, мэдгэтгэхээр барахгүй лавл нэг байсан нь Марион Уэйд байлаа. Хүн татаарх нь хараму санна гэдгийг ёстой мэддэг байсан ингийн ч учир шалтгаан огт баймааргүй боловч өр зүрхний зүгээр швэд авах шиг өвдөгсөн зүйл бол харамлах сэтгэл гэгч билээ. Хүн болсоор хардах харамлахын шанал зовлон эдэлнэ гэдэг бол хайр сэтгэлтэй болсны хойшид яаж зовохын бүүмэд цоошин юмтай учирсны шинж гэсэн үг. Зүрх нь гэнтхэн шимшрэн өвдөжээ. Үүнийг жохом юу гэдэг болохыг хэлж мэдэхгүй. Учир шалтгааныг л хэлж ярьж чадхаас цаашгүй байлаа. Голдспер үзэгч олны өврөгнэн зогсож байгаа. Бүжигчид түүнийг хормын хотоороо шүрхэх нь холгүй эргэлдэн бүжиглэж байгаа харагдана. Марианна болсон гов үсгэлэнт Беттенси Голдсперийн өмнөр өнгөрөх болгондоо цыганых шиг хархан хоёр нүдний тачаангүй хурц харцаар цоо ширтгэн холгүй харж байгаа харагдана. Улаан цайн тэгж харж байгааг нь Марион Уэйд даанч нэг ажиглаж мэдлгүй яах вэ? Зүрхийн зүсээд авах шиг болсон тэр зүйл харин энэ биш байлаа. Яаж харлаа гэсэн тэр нэмэргүй байсан бол Беттенси Марионд ямар ч хардлага сэрдлэг төрүүлэхгүй байсан бөгөөд Генри Голдспероос өдөржингөнч нүд салахгүй байж болох билээ. Гэтэл нэг удаа өмнө нэрж бэлхүүсээрээ нууран эрэлдэхт нь Голдспер түүнийг яг тийм цоргим харцаар ширтэж харагдав. Тэгээд л Марионы зүрхэнд хорцсом шигдсэн юм шиг шимшрэн өвдөж, золтойл дуу олдож орхилгүй аман барьжээ. Сарайлаг сайхан төрсөн дараачин бүсгүй өөртөө өрсөлдөж байгаа юм шиг санагдсан гэргэлдээ. Амьдралд нь анхудаа ийм юм тохиолдож байгаа болоод ч ингэж айхтар мэдэгдсэн хэрэг бизээ. Цонхид цайсан, уруу дуруу царайлсан хүн цэнхэрхэн хоёр нүдэрэн Генри Голдсперийг ширтсэн нүүр царайных нь ямар болж байгааг сэтгэл догтлон ажид зогслоо. Хамаг бие сэтгэлийн хачин болгосон хардлага тийм амархан арилсангүй. Ингэж чанал зовсон хүн ажин харж эхэлв үгүй юу нь бүжиг гинт зогслоо. Инээж хөхөрлөн тоглоом шоглоом хийж хөхүүлэн дэмжиж байгаа олонний бөөн дуу шуугааны хажуугаар хачин янзын дуу чимээ гарсныг наадамчдын дундаас цөөхөн хүн тэгтэн бүр талбай хүрээлсэн гууны цаан зогсож байсан хэдэн хүн эхлээд дуулжээ. Хашааны гадаа цэцэрлэгийн хаалга руу эргэдэг замын тэндээс сонсогдож байгаа ган хуйг дуулаг хангар янгар хавралдан жигдхэн алхаагаар явж байгаа олон мордын төмөр тахта туураад ажигнаж байгаа юм шиг энэ дуу чимээгээр бол морин зэргийн баг ирж байгаа хэрэг үү гэмээр. Энэ дуу чимээг эхэл сонссон тэр хэдэн хүний өөрсдөө ч учрыг сайн мэдээгүй, өөр бусдад хэлж дуулгаж завдаагүй байтал яман бүрийн хангинсан морин зэргийн баг ойртож яваг яг хэлээд өглөө. Энэ бол зогсоод гэсэн дохио байв. Ой шугаг цочроосон бүрээн дуу гинт зогсон олон мордын төвөргөнч намчхад ойр хавьд нам гүм оргин ойн хүрзэг нь говтнон хөөнди эсгчиж байгаа дуулдав. Цэцэрлэгтч чимээ аниргүй. Чихэн дасаагүй цэргийн энэ дохио улс амтны хөгжөөн зингэн дуу шууган тоглоом дохуу яриа хөрөг гинтхэн тасан зогсоож хүн болгоны харц хачин дуу чимээ сонсогдсон зүг хандан дахиад дуулдах нүггүй юу гэж чих тавин чагнацгааж байлаа. Олны хөгжөөн зингэнийг гинтхэн ингэж тасалдуулсан энэ дохио цаанаа л нэг зөөний хэлхүү хүн болгоны санаа сэтгэлийг айгүй болгожээ. Саяхан бутал баяр баясгалан гэрэлтэж байсан улсын нүүр царай барайсан харагдана.
хэд хэдэн ч хүний нэг зэрэг цэргүүд гэж дуалдахад бүжиг наадмын талаар мартаад байсан олон хэвгийн уруудан гүйлцсээр Шорон долонгийн наан очиж чимээ чагнан хөшсөн юм шиг болцгоолоо. Тэгтэлч яман бүрээ дахин янхын урагшан гэсэн дохиогон хангинаж толгодын завсар хоорондоор тархсан цуурайн тасраагүй байтал цэцэрлэгийн том хаалгаар морин цэргийн эхний игнэнүүд орж ирэн Мармадюк Вэдгуан шилтгэн тийш очдог хоёр хажуугаараа модтой замаар хөврлөө. Хос хосорон игэнсэн уртад суваагаар хөврөн модны цаагуур далд орсноо дахин гарч ирсэн хүн болгоны хуйг дуулаг наранд нүд гялдан гялзж харагдана. Замын цагаан дорон хөвөрч байгаа уртад сувааг газрын дээрээс харахад цэцэрлэгийн хаалгаар асар том авраг могоо гулсан орж ирж байгаа мэт агаад хуйг дуулга нь яг л могоон хайрс хоёр гинсэн уртад суваан дахиралдж мошгиралтсан их биедээ. Ийхүү сүүлчийн нэгний хаалгаар орж ирсэн цуваа цэцэрлэгийн эзний их рүү очдог замаар хэвгийн өөд өгсөж эхлэн олзруугаан ойртож байгаа амар том авраг могойтой бүрч адилхан боллоо. Хааны морин цэрэг байна. Шорон долон дээр зогсож байсан хүмүүсийн ихэнх нь хааны морин цэрэг болохын энэ дуу олонний дундаас садхаас өмнө таньсан байжээ. Савхан хамтаасан дээрээс өмссөн ган хуйг дуулга, ар өврийн тол, ташаавч, мөрөвч, буган халгавт сэлтэн морин цэргийн балдааны өмсгөлийн дээр цувооны ихэн дива баг даргын гарт намирч байгаа эзэн хааны тугч үүнийг хэлээд өгсөн хэрэгэлдэ. Баг даргын дэргэд өөр нэг гой сайхан хуц хонор аргамх сайн хүлэг мортой үнтэй цэнтэй эмээл тогсон хүн явж байгаа нь баг цэргийн дарга болох нь илт байлаа. Хааны морин цэрэг Мармадюк Вэдгуан цэцэрлэгт ирж байдаг. Юу хэрэгтэй яах гэж юм бол доо? Яг л Мармадюк Вэдгуан руу очих нь дээ. Хэн хүнгүй ингэж гайхаж байсан боловч хариу хэлж чадах нэг ч хүн байсангүй дотор Мармадюк Вэдгуан өөрөө бүрч их гайхжээ. Бүжигчд үзэгчд хэн бүжиг наадмынхаа талаар бүр мөсөн мартаад бүгдээрээ холдож хутгалдан Шорон долон дээр овоорлон шилтгэн тийшээ очдог зам руу хардсахан найр наадмын хөтөлбөрт байгаагүй хачин энэ юм чинь юу гэгч болж байгаа хэрэг вэ гэлцэн гайхацгаад зогсов. Тэгтэл бүрээ дахин анхны шигэн зогс гисэн дохиогон хангинаж цэргүүд морины ам татан харагдлаа. Цувааны төрөвчд даланд дөхөж ирээд байсан болохоор далан дээр болон гууны наад тал зогсож байсан хүмүүс хоёр даргын хоорондоо юу гэлцэж байгааг тодхон дуулж байв. Энэ чи юу гэгч болж байгаа хэрэг вэ ставсаа гэсэн ахмад нь хэдэн алхам урагшлаад далангийн наад дах талбай руу гарсангаад таны бодож байгаагаар бол энтхийхэн юу хийж байх шиг байна гэд баг даргын ёстой мэдэхгүй мэ гэхэд нь юуны хаан чимбэ найр наадмыг хийж байгаа юм шиг байна. Гойж гоцсоосныг харж байна уу? Гурван эрдний ч юм уу, май сарын ч юм уу баяр болж байгаа юм биш байз гэлээ. Үгүй байлгүй те. Аль аль нь болоогүй байгаа шүү те. Охин тэнгэр минь. Хүүхнүүд нь яасан аятай хаамтад харагднав. Бидний байрлах газар тийм ч уйтгартай бишдэг шүү. Тийм байна. Үүдэн ч гэж ярихгүй нь бол доо. Ямар ч өтгөрөө хийгээд байгаа улс вэ? Очоод асуугаад ир. Баг дарга нь морин даврын цогиулж ирээд далангаас 50 алхмын цаан зогсон ахмадынхан тушааснаар та нар чинь ямар ч өтгөрөө хийгээд байгаа улс вэ гэж ашиглалаа. Төвний энэ бүдүүлэг асуултанд хариулах хэрэгтэй юм гэж Мармадюк Вэдгуайч ойр хавьтан зогсож байсан улс ч үздсэнгүй. Гэтэл харин олны дундаас нэг хүн найр наадам хийцгээж байна. Мэнд өдрийн баяр болж байна гэхэд уулдав. Баг дарга тийм би гэж бүтнөд ахмадан өчилдөхээр эргэж давхилаа. Ахмаддан элтгэхэд өөдөөс нь хоёулаан очиж цаадуултай чинь танилцах юм биш үү? Бекингем гүнгийн хошууны үдсгэлэнгоо охтыг гоёлынхаа уцхнараа өмссөн байхад нь харддаг хэрэг. Стабс та юу гэж бодож байна? Гэхдээ нь ердөө л аятайхан санаа байна. Гэгт уулдав. Франц шууд ямар ч байсан нүдээр харъя гэдэг юм. Цаа 70 өөд чинь мацсны хэрэг гарч юуны магадав. Хоёр дарга цэргүүдэд мориносон бууцхан байр бариндаа байж бай гэж тушаагаад өөрсдөө өсрөн бууж мордон мэдээ хөргөгчтэй бариулан хүнд хоёг дуулахтай чигээрэн наашаан өгсөж эхэллээ.